За мэцхан ингээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэрүүлэгцээ.com-аас та бүхэндээ хүргэж буй жаргалан эрүүл мэндийн видео цувралын ээлж дугаарыг хүргэж байгаадаа таатай байна. За тэгэхээр өнөөдрийн бидний сэдэв бол инфаркт буюу зүрхний шигдээс. За тэгэхээр зүрхний өвчний талаар ярьж эхлэх өмнө бол зүрх судасны тогтолцооны талаар түүний үүрэг, үйл ажиллагаатай бүгдээрээ танилццгаая. За зүрх судасны тогтолцооны хамгийн гол үүрэг нь бол бие махбодод цусыг түгээн тараах, хүчил төрөгч болон бусад хичээлийн бодисыг бол олон тэрбум эдисүүдэд бол түгээж тараах, мөн түүнд эдисүүдэд үүссэн хорт бодисуудыг бол зайлуулах үүрэгтэй. За тэгэхээр зүрх маань бол зүрх судасны тогтолцооны нэг эрхтэн байгаа. За энэ зүрх маань бол нэг төрлийн булчинлаг эрхтэн бөгөөд тийм булчинлаг шахуурга насос маягаар бол ажилладаг. За зүрхний гол үүрэг нь бол бие махбодоор эргэлдэх цусны үл тасалдах урсгалыг бол найдвартай хангаж өгөх хүн зүрхний хамгийн гол үүрэг юм аа. Бие организмд эргэлдэж буй нийт цусны хэмжээ ойролцоогоор 4.5-аас 6.5 литр. За энэ хүү хэмжээний цус зүрхээр бол 1 минутын дотор бол бүтэн эргэлдэж дамжин өнгөрч байдаг. За хүн 50 байх үед бол зүрх маань бол ойролцоогоор 60-аас 100 удаа бол агшиж тэлэгдэн цусыг бол энэ хүү хэмжээний 4-өөс 5 литр цусыг бол 1 минутанд бол шахаж байдаг бол харин идэвхтэй хөдөлгөөн дасгал сургалтын үед бол энэ хүү цусны эргэлтийн хурд бол ихсэж зүрхний агшилтын давтамж бол хурдсаж өгдөг. За тэгэхээр хамгийн гайхалтай зүйл нь бол энэ хүү үл тасалдах зүрхний үл тасалдах энэ хүү үйл ажиллагаа өдрийн 24 цагийн турш 7 хоногийн өдөр болгон мөн таны амьдралын турш бол ажиллаж байдаг гэхээр бол зүрх маань бол тун маш ажилсаг эрхтэн байгаа биз. За тэгэхээр бид нэр өмнөх слайдн дээр зүрх судасны тогтолцооны гол үүрэг нь бие организмын олон тэрбум эдисүүдэд хүчил төрөгч болон тэжээлийн бодисыг хүргэн дамжуулах гэсэн гол үүрэгтэй танилцсан байгаа. За тэгэхээр энэ хүү ачтай мөн бие организмд зайлшгүй шаардлагатай үйл ажиллагааг хангаж буй зүрх хэмээх энэ хүү булчинлаг шахуурган эрхтнийг өөрийг нь хангаж байгаа судсыг бол титэм судас хэмээн нэрлэж байгаа. Ерөнхийдөө баруун болон зүүн титэм судас гэж байх бөгөөд түүний салаа судсууд нь зүрхний ханыг бол хангаж шаардлагатай хүчил төрөгч болон тэжээлийн бодис энергиэр бол ханган зүрхний тогтмол үйл ажиллагааг бол хангаж байдаг. За зүрхний титэм судас ойролцоогоор 3 орчим мм-ийн өргөнтэй байдаг. Хэрв та амьдралын буруу хэмнэл тухайлбал буруу хооллох мөн өдөр тутмын амьдралдаа хийх хөдөлгөөнөө багасгах, хязгаарлах үед бол цусны дах холестерин хэмжээ бол ихсэж эхэлдэг. За цусны дах холестерин ихссэн үед бол титэм судасны хананд бол аажмаар бол хоримтлагдсан иймэрхүү товруу маягийн сорвичлтыг үүсгэн цусны цусны хан хатуурч цаашлаад бол хэврэгшиж эхэлдэг. Хэрв таны цусны даралт өндөр бол энэ хүү хэврэгшсэн цусны хан бол амархан гэмтэх аюултай байдаг. За энэ хүү гэмтлийн үед бол цусны бүлэн үүсэж энэ хүү цусны бүлэн нүш маань нарийсан цусны болоод нарийсан хэсэгт бол тэглэн бөглөрч түүнээр тижээгдэн буй энэ хүү судсаар тижээгдэн буй зүрхний эдисийг бол зүрхний эдисэд очих хүчил төрөгч энерги тижээлийн бодис бол хангалттай хүрч чадахгүйгээс олж аажмаар бол өгчөж эхэлдэг. За тэгэхээр титэм судасны бөглөрл
юугаараа яагаад ийм аюултай вэ гэхээр тэтэм судасны энэхүү салаа судснууд маань одоо тодорхой салаа судас маань яг зүрхний яг тодорхой хэсгийг бол цусаар бол хангаж идэг. Тэгэхээр ямар нэгэн одоо энэ салаа судас одоо бөглөрсөн үед бол ямар нэгэн байдлаар бол энэ хажуугийн судас бол энэ хүү хэсгийг бол цусаар бол хангах боломжгүйгээс улбаалan болол тэтэм судасны бөглөрлийн үед бол хүний амнаас бол минут секундээр бол хэмжигдэж байдаг. За ойролцоогоор бол ердөө 20 минутын дотор зүрхний эдис бол үхчихэж эхэлдэг. За зүрхний хан бол инхүү үхчихэж эхэлснээс зүрх маань өөрийн хэвийн үйл ажиллагаагаа гүйцэтгэж чадахгүй улмаар цаашлаад бусад эд эрхтнүүдэд бол хангалттай хэмжээний цус очиж чадахгүйгээс бол нас барах аюултай. Зүрхний шигдээсийн үед цэшний хүнд ийм төв болон зүүн хэсэгт гинт хатгуулж өвдөх улмаар энэхүү өвдөлт хүзүүрүү зүүн мөрлөө цаашлаад зүүн талын дээд мөрч гарлуу дамжин тархдаг онцлог шинжтэй мөн гинт бие сулрах, гар хүндрэх, хүйтэн хөлс гарах, амьсгал давхцах, дотор муухайрах, сандрах шинж тэмдгүүд мөн ухаан алдчихж болно. За тэгэхээр энэ үед хийх хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ гэхээр юун түрүүнд бол яаралтай тусламжийг бол аль болох түргэн хугацаанд дуудах хэрэгтэй. Яаралтай тусламжийн тэрэг эртэл бол өвчтнийг бол аль болох тайвшруулахыг хичээх хэрэгтэй. Учир нь хүн тухайн үед өвчтөн бол сандарна, эргэн тойрны хүн сандраад улам тухайн хүнээ сандрах юм бол зүрхийг төдий чинээгээр бол ачаалуулж байгаа гэсэн үг. Тийм болохоор аль болох өвчтнийг хэвтүүлээд үгээр тайвшруулах мөн өөрөө танхимд цонхон голгож агаар оруулах зэрэг энгийн аргууд хэрэгжилж болно. Хэрв өвчтөн болон түүний эргэн тойронд нитроглицерин байх юм бол хэрэглүүл зүйтэй. Нитроглицерин болохоор хилэнд ороо тавьсны дараа бол маш хурдан үйлчлдэг бөгөөд судасны бол ханыг бол тэлэх үйлчилгээтэй. Мөн хэрв таны гар дор аспирин байх юм бол хэрэглэхэд бол гэмгүй. За энэхүү слайдн дээр бид нэр Монгол улсын хүн амын нас баралтын топ 5 шалтгааныг графикаар харж байна. За энэхүү график дээр 2006-аас 2009 оны нийт нас баралтыг бол хуваар тухайн эрхтэн тогтолцоонд хамаарагдах хуваар илэрхийлсэн байна. Тэгэхээр нэг номерт бол 37.2009 оны байдлаар бол зүрх судасны тогтолцооны өвчлөлөөр бол нийт нас баралтын бол 37.6% гэж эзэлж байгаа бол 2 дугаар номерт бол хавдар цаашлаад 3-т бол гадны шалтгаан хоол боловсруулах 5-т бол амьсгалын тогтолцооны өвчлөл бол нийт нас баралтын 4.8%-ийг эзэлж байна. За энэхүү аимшигтай тоонд багтахгүй тулд өөрийгөө хэрхэн хамгаалж урьдчилан сэргийлэх вэ гэдгийг та бүхэн мэдхийг хүсэж байгаа. За ерөнхийдөө зүрх өвчлөл болон түүний эрсдлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлүүдийг бол нөлөөлж болох болон нөлөөлж үл болох хүчин зүйлүүд гэж хоёр ангилдаг. За нөлөөлж үл болох хүчин зүйлд нь бол нас, хүйс, генетик хүчин зүйлүүд ордог болол нөлөөлж болох хүчин зүйлүүд нь бол хоолны болон амьдралын зөв хэм маягийг сонгох, холестерин ихтэй өөх, тос, одоо маасл зэрэг шарж хуурсан зүйлүүдийг бол эдгээсээ татгалзаж айл болох одоо чанж боловсруулсан мөн үнсний ногоон хоолндоо хэрэглэх жимсхнийг өдөр тутмынхаа амьдралдаа ахиу хүн хэрэглэх мөн овёс, буудаа зэрэг хүнсний бүтээтгүүнүүдийг бол хоол хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна. Мөн хэрв та цусны даралт өндөртэй болвол артерийнхаа даралтыг бол аль болох
нормалны хэмжээнд барихыг хичээх хэрэгтэй. Мөн өөрийнхөө эмчтэй зөвлөсний имээ даралтны имээ бол тогтмол банк хэрэглэхийг бол мөн зөвлөж байна. За тэгээд илүүд хэрэг жинтэй бол айл болох хасахыг айл болгоч байх. Ер нь хасах хэрэгтэй. Ер нь илүүдэлжин буюу одоо ер нь үгнээс нэршлээсээ угаасаа илүү гэж байгаа учраас илүү имийг бол хасах хэрэгтэй. Мөн биеийн тамираар бол тогтмол хичээлэх. За тэгэхээр биеийн тамир гэхээр одоо амар хүнд дасгал сургуульд хийхдээ гол нь биш. Өдөрт нэг 20-30 минут цэцэрлэг хүрээлэнд алхах эсвэл ажил руугаа алхаж явах нь бол зүрх судас болно. Түүнээс улбаалн үлдэх янз бүрийн эрсдэл цаашдаа зүрхний шигдээсээс бол таныг хамгаална. Мөн хэрв та тамхи татдаг бол тамхинаас татгалзах хэрэгтэй. Учир нь никотин болон түүний тамхины хорт утаа бол судасны ханыг бол гэмтээж байдаг учраас тамхиа бол ер нь шууд зогсоох хэрэгтэй. Хэрв та цусны чихрийн шижинтэй бол цусны дах сахарын хэмжээг айл болох хэвийн доод хэмжээнд барихыг бол хичээх хэрэгтэй. Ингэснээр та зүрх судасны өвчлөл олон түүнээс үүдэх эрсдэл зүрхний шигдээс зэрэг хүндрэлүүдээс бол урьдчилан өөрийгөө сэргийлнэ. За тэгээд та бүхэн эрүүл мэндэд хариуцлагатай байна гэдэгт итгэлж байна. За тэгээ бүгдэнд нь эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Анхаарал хандуулсанд баярлалаа.